За. Их сайн нийгэмд нөгөө айгуу сайн ойлголт өгөх систем шиг зүгээр надад санагдаад байна. Би одоо сайн морь мэдэхгүй л дээ одоо үннээ л хэлье. Компьютер бол илүү мэдэх баг. Зөвхөн хурдан морины асуудал яриад байна уу? Эсвэл ерөөсөө л морьныхоо Монгол морьныхоо тухай яриад байна уу? Би өнгөрсөн нөгөө байгалийн аж ахуйн сайдаар ажиллаж байгаа Солонгост нэг айлчлалаар явж байгаа тэднийх Солонгос морь гээд надад нэг морь танилцуулж ирсэн. Тэр нэг Кёнжу чөлөө хаанчлаа нэг морин уралдаан байдаг. 1.8 км, 1.6 км, 1.2 км-тэй. Тэгээ жүчээ энтертэй бооцоод морь юм бэл. Морь уралдаан юм бэл. Тэгээ очиод ингээ хараад ярьж яхад нөхдүүд бол манай Солонгос морь гээд надад танилцуулаад би тэгээ жоохон энийг гэдгүү танаа Солонгос морь гэж юу гэдэм бэ? Монгол морины тухай ярих ойлголт бол Солонгос морины тухай ойлголт байхгүй гэсэн чинь за уучлаарай сайдаа. Манайх ингээд 100 жилийн өмнөөс манайх 100 жилийн хойд тэмдэглэсэн. 100 жилийн өмнөөс Солонгос морь гаргаж авахар болоод ингээд явсаар угаад бид нар ийм богино зайн уралдааны Солонгос морь бид нар гаргаж авсан. За энийгээ бид нар бүртгүүлсэн. За энэ бол Солонгос морь гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө талдаа за тэгвэл Монгол морь ямар байгаа гэсэн. Манай танаа Монгол морьчин байгаа. Манай чэжүүд байна. Одоо морь гэж. Манай хэллэгээр бол одоо морь гэж ярьчих. За тэгээд ирээд би нөгөө ганц хоёр хүмүүстэй уулзаад ингээд үгүй энэ Монгол морь гэж яг бүртгэл байна уу? За одоо бид нар ч нэг мянган бүх мөх гэл ингээд нэг баахан бүртгүүлээд байдаг шүү дээ. Генсийн ном бүртгүүлээгээл бөө юм болоод байдаг. Морин уралдаан яг өнөөдөр манайх төр байгаа мó байхгүй. Морин уралдаан манайх төр байгаа мó байхгүй гэдэг ч юм уу. Одоо нэг үлэхэд нөгөө насан туршийн хүүхдүүдийг морь унуулах үгсээр байгаа тэр хүүхдүүд чи уяач нартайгаа зүг бараг хийх нь өвөр Монгол руугаар авчлаа шүү дээ. Тэнд яг жинхэнэ утгаараа аялал жуулчлалын маш том контентууд, концепцууд морьтой холбоотой юм. Тэнд өрнөж байна. Тэгэхээр бид нар одоо би зүгээр сайн мэдэхгүй гэдэг түр хэлсэн учраас Монгол морь гэдэг бүртгэл байна уу? Яг аль бисний бүртгэл. Одоо бид нар ингээд сая ярьж байгаа гаавал гişүнээ уншсан зүйлээс сонсохоор ингээд баахан бэлгийн замын өвчлөл гээл одоо бас байд юм байна. За ингээд баахан халдвартай халдваргүй баахан өвчнүүд байдаг юм шиг байна. Тэгээ яг энэ удмын сандаа яг үж бүртгүүлсэн мэт. Дэлхийд бид нар Монгол морь гээл одоо дэлхийн талыг эзэлсэн л гээл нэг юм яриа л байдаг. Яг энэ дээр Монгол морьоо бүртгүүлсэн, генийн судалгааг нь хийцсэн, албан ёсоор баталгаажуулсан яг юм байд юм уу гэдгийг би асууж байгаа. Байдаг болвол гаднаас орж ирж байгаа оруулахыг хориглоод байгаа тэр моринууд чинь одоо азар нь байд юм юу нүд. Орж ирээд тийм хэмжээний өөрчлөлт орчхоор хэмжээний нөлөөлөл үзүүлээд байгаа мó гэдэг хоёр. За ажлын хэсэг шин ганглаг шин танил хариулъя асуултанд. За бас манай одоо ажлын хэсгийн гишүүд бас нэмэлт хариулт өгөх баха. За ажлын хэсгийн хүрээнд бас судлаад ингэ ажиллаж байхад бол Монгол улсад бүртгэлтэй адууны 3 үйлдвэр байна. За энийгээ бол одоо бид бүхэн бас баталгаажуулаад олон улсынхаа бас тайландаа оруулаад ингэ явж байгаа. За 3 омог байгаа. 3 үйлдвэр дотроо бол Монгол Тэс Галшир одоо үндсэндээ үйлдвэрийн одоо бас үйлдвэрүүд байна. За омгуудын хувьд бол дарахад өндөршил 1000 гэсэн одоо ийм бас одоо омгууд байна. Тэгэхээр манай одоо бас хүнсгүүдийн аж ахуйн яамны одоо бас харьяа, за судлаачдын одоо бас үндсэндээ багууд бол энэ малын одоо үйлдвэр ухсааг тодорхойлох, за баталгаажуулах энэ ажлуудыг бол зохион байгуулдаг. Тэгэхээр албан ёсоор бүртгэлтэй ийм одоо бас 3 үйлдвэр бас байна. За цаашдаа бид бүхэн энэхүү одоо асуудлыг оруулж ирж байгаатай холбогдлолтой тодорхой одоо бас судалгаануудыг бол тэгээд ингээд ажиллаж байгаамаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд бид нар одоо импортоор за 5000 гаруй одоо үндсэндээ үржлийн хадууг бол бас оруулж ирсэн байгаамаа. За үүнтэй холбогдлолтойгоор өнөөдөр гарч байгаа олон эрсдлийн тухай бас би сая үндсэндээ танилцуулгуудтай бол хэллээ. За зөвхөн одоо энэ морин уралдаантай холбогдлолтой асуудал энэ бол одоо бас гэж харж болохгүй. Үүний цаана Монгол адууны удмын сан бид нар бүхэн таны одоо яг хэлж байгаа өөрийн одоо бүс орон нутгтаа бас зогтсон энэ байдлаар нь л үндсэндээ үйлдвэр ухсаагаа авч үлдэхтэй холбогдлолтой асуудал байгаамаа. 2019 хоноос ер нь 2017 онд бид нар хуулиа батлаад 2018 оны 6 сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлж эхэлсэн. За энэ хууль одоо үндсэндээ батлагснараа бол 2019 онд бид нар нэгдсэн үндэсний байгууллагад өөрсдийн одоо үндсэндээ энэ үйлдвэр ухсаатай холбогдлолтой тодорхой одоо бас энэ тайлан мэдээллүүдийг одоо 3 жил тутам
одоо хөргүүлэх ийм одоо боломжтой болсон. Хамгийн сүүлд 2019 онд бид хүн энэхүү одоо тайлангой гаргасан. Үүнээс хойш нарийн одоо судалсан мэдээлэл юмнууд бол хомс байгаа. Тийм учраас тогтоолын болон дүгнэлтийн маань одоо хамгийн чухал хэсэгтэр бол бид нар өөрсдөө энэ үйлдвэр угсаатай холбогдлолтой энэ асуудлаа 3 жил тутам үнэлдэг энэ хуулийн одоо хэрэгжилтийг бол хангах шаардлагатай байна гэдэг энэ агуулгыг бол оруулж ирж байгаа юм. Тэгжээж бид нар цаашдаа аль төрлийн одоо үйлдвэр угсааг аль бүс нутагт нь илүү сайнаар одоо хөгжүүлэх вэ гэдэг асуудлууд бол яригдана. За хамгийн энгийнээр үндсэндээ 2019 оны энэхүү судалгаа тооцоолд ингээд одоо харахад бол Монголд байгаа 3 адуу тутмынхаа бид нар нэгийг яг ямар ашиг шимтэй, ямар одоо үндсэндээ чиглэлээр үржүүлж байгаа вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байна. Тэгэхээр бол үндсэндээ энэ 30.8% одоо энэ ашиг шимийн нөхцөл байдлыг тодорхойлж чадахгүй байгаа байдал бол 2019 оноос хойш бүрэл нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо хяналтгүй явж байгаа үржүүлгийн ажлууд, тодорхой үнэтэй холбогдолтой асуудлуудыг бол зайлшгүй авч хөрвүүлжүүлэхтэй холбогдолтой тодорхой санал дүгнэлтүүдийг тогтоол нөхцөл дээр бол тусгасан байгаа. За олон улсын түвшинтэй холбогдолтой бол нэмэлт мэдээллийг бас ажлын хэсгээс манайхнаас бас өхөн зөв болов уу гэж бодож байна. За Сувда доктор. За 3 номер цуудаа дээр хариулъя. 4 номер. 4 номер юм цуудаа дээр. За Батбаатар гишүүний асуултанд нэмэлт тодруулга өгье. Ер нь дэлхийн хэмжээнд бол нэг 8,000 гаруй үйлдвэрийн мал амтан байна гэж олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүд аж ахуйн байгууллагаас бол тайлгнамж гаргасан байгаа. Үүнээс бол адууны бол нэг 400 үйлдвэр байгаа. За манай улсын болоод ер нь олон улсын түвшний үнэлгээний аргачлал бол ижил явж байгаа. Нэгдүгээрт бол нийт одоо тухайн популяц зүйлийнхаа хувьд бол устсан уу, эрсдэлтэй байгаа юу, эрсдэлгүй байгаа юу, эсвэл тодорхойгүй байгаа юу гэсэн ийм 4 ангиллаар явж байгаа. Тэгэхээр олон улсын түвшинд адууны бол эрсдлийн түвшний үнэлгээгээр бол дэлхийд нийт адууны популяцийн 11.5% бол устдсан гэсэн хамгийн сүүлийн үеийн тайланд гарсан байгаа. 22.6% 4 номер гүсэж хариулъя. За 31.8% нь эрсдэлгүй, 34.1% нь тодорхойгүй ангилд байгаа. Тэгэхээр манай улсын үнэлгээгээр бол энэ 30.8% нь тодорхойгүй статустай гэдэг ангилд орсон байгаа учраас энэ угаасаа эрсдэл үүссэн байна гэж үзэж байгаа. Энэ тэгэхээр олон улсын аргачлалынхаа дагуу генетик тогтолцооны өөрчлөлтийн хувьд бол бид нар бол ерөнхийдөө Монгол адууг бол нэгдсэн үндэсний байгууллагын тэжээвэр мал амтны олон улсын бүртгэлийн санд албан ёсоор 2020 онд бол бүртгүүлсэн байгаа. Ромд байдаг энэ бүртгэлийн мэдээллийн санд дараа нь бол 2025 онд баяжуултыг хийж нэмж тайлгнасан байгаа. Монгол адууны генетик тогтолцоо популяцийн энэ генийн дистаралын хувьд бол Монгол адуун дээр бол Оросын холбооны улс болоод энэ бусад улс орны тухайлбал бас Солонгосын сүүлийн үед бол яг генетик генийн болоо шинжилгээнүүдийг хийгээд ялгаатай өвөрмөс байдлыг нь бол бас тогтоогоод явж байгаа. Батэрдэн гишүүн тодруулъя. Би нэг асуугаад байгаа нэг ингэж л асуугаад байгаа. Яг энэ Монгол адууны унгуу үйлдвэр гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Ямар стандарт байд юм бэ? Яг Монгол адуу гэж байгаа мó л гэж би асуугаад байгаа. Яг тэрийг л асуугаад байгаа. Тий. За 5 номер хариулъя. За та бүхэнд өнөөдөр мэдрэггүй Батэрдэн гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. За Монгол үйлдвэрийн сая гишүүдээ ирж байгаа 3 омог 3 үйлдвэрийн адууг тодорхойлдог Монгол үйлдвэрийн омгийн адуунд тавигддаг ерөнхий шаардлага МНС 4099 2020 гэж стандарт бол байж байдаг. Энэхүү стандартад өчигдөр одоо хөдөө аж ахуйн техник стандартчлалын техникийн хорооны хурлаар ороод нэмэлт өөрчлөлт ороод өнөөдрөөс эхлээд Монгол үйлдвэрийн омгийн адуунд тавигдах ерөнхий шаардлага МНС 4099 2025 гэдэг стандартаар тодорхойлохоор байгаа. Монгол улсад Монгол адуу бол байна. Бачаргалчлалаас юм. Бачаргалчлалаас асуулт шүү хариулъя.
За сая Батэрдэн гишүүний хэлж байгаа бол одоо үнэ. Энийг бид бүхэн олон нийтэд маш зөв ойлгох хэрэгтэй юм билээ. Энэ мэдээлэлээ маш сайн өгөх хэрэгтэй юм билээ. Одоо тэр дундаа бид бүхэн яагаад энэ малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэнд одоо хэрэгжилтийг хяналт тавьж санал дүгнэлт боловсруулахын ажлын хэсэг байгуулагдсан гэвэл өөрөө энэ цаг мөчид энэ эдийн засаг хүнд байгаа, гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг мөчид бид бүхэн энэ дээр бас нэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм лээ. Зүгээр нэгэн эдийн засаг талаас нэг зүгээр жишээ хэлэхэд үндсэндээ сүүлийн 10 жилийн байдлаар ингээд аваад үзэхээр жилдээ нэг 500 орчим адуу орж ирж байгаа гаднаас. За энэ голцоо бол одоо хурдны чиглэлийн азраг орж ирж байгаа. За нэг дунджаар сүүлийн 10 жил бол жилд 500 орж ирсэн. Тэгээ судалгааг нь аваад Утга мэрэг гишүүн бичиж яриулъя. 3 минут арай болоог баха тий. Айгу. За. Тэгээд эдийн засгийн талаас нь аваад үзэхээр жилдээ 500 адуу хамгийн багадаа 50-аас 250 сая төгрөгийн үн бүхий азраг адуу орж ирж байгаа юм. Тэгэхээр энэ бол жилдээ нэг хамгийн багадаа нэг 70-аас 80 тэрбум төгрөг. За энийг дагсан одоо тижэл, овёс энэ ч тусгай юмар мэдээж тижэн шүү дээ. За энийг дагсан эмнэлгийн хэрэгсэл, эм бэлтгэл гээд маш эдийн засгийн хувьд бол энэ нэг жилдээ бараг одоо хамгийн багадаа нэг 150 орчим тэрбум төгрөг зөвхөн энэ импортын адуунд гадагшаа гарч байгаа. Ийм тоон үзүүлэлт жишээ нь байгаа юм. За тэгээд нөгөө орж ирсэн 500 адуу чинь хамгийн багадаа нэг одоо азарганд 20 гү. За 20 гү гэдэг бол 500 ингээ 20-оор ингээ тооцоод үзэхээр хамгийн багадаа нэг 1000 ажлын хэлж штэ энэ тодорхой жигүүр 30 хэдэн хувь нь одоо маш тодорхойгүй нөхцөл байдал руу очсон. Тэр учраас бид энэ ажлын хэсэг байгуулж ирсэн тодорхой хэмжээнд хэрэгжүүлье гэж. Жигжлийн Бачаргал гишүүн асуулт асууя.